Ухаантай сармагчин сургамжит өгүүлэлэг. Эрт үrdийн цагт нэгэн ухаантай сармагчин байжээ. Тэрээр үцэглэн дарал дээр алюминий модон дээр амьдардаг байв. Нэгэн өдөр матар арал руу сэлэн ирээд би өлсөж байна гэхэд сармагчин түүнд улаан алим өгөв. Матар алимыг тамшаалан идээд маргааш нь буцаж ирээд дахин 2 алим өгч болох уу хэмээн асуув. Тэр нэгийг нь өөрөө идэж нөгөөг нь найздаа өглөө. Матар өдөр бүр сармагчинтай уулзаж үлгэрийг нь сонсож алимыг нь иддэг боллоо. Тэгээд матар сармагчин шиг ухаантай болохыг хүсдэг болов. Матрын найз нэг удаа чи сармагчны зүрхийг идэж болохгүй гэж үү? Тэгвэл чи түүн шиг ухаантай болно гэж зөвлөжээ. Маргааш нь матар сармагчинд манай гэрт хүрээдэр алим өгсөн талархаж хамтдаа үдий хоол идье гэж урьжээ. Сармагчин гэрт нь очтол матар түүнийг барьж аваад "За сармагчин, би чиний зүрхийг идмээр байна. Тэгвэл би чам шиг ухаантай болно" гэжээ. Ухаанд сармагчин хурдхан бодоод "Гэхдээ би энд зүрхээ авчраагүй шүү дээ. Миний зүрх арал дээр алюминий модон дээр байгаа" гэхэд бүгд арал руу явжээ. "Эндээ хүлээж байгаарай. Би зүрхээ аваад ирье" гэж сармагчин хэлээд мод руу хурдхан авираад орой дээр нь гарч суугаад "Хөөе, шуналтай матраа. Чи миний зүрхийг идэж чадахгүй. Тэгээд бас одоо миний алимыг ч идэж чадахгүй боллоо" хэмээн хэлээд инээж гарав.